Жил бүрийн 5-10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямб гаригийг дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэдэг үлээ. Жил бүр олон мянган шувуу үйлжих болон үржих зорилгоор нутаг хооронд алс холоос өртөөлөн нүүдэлдэг. Нүүдлэх замдаа амрах таатай орчин зайлшгүй хэрэгтэй учраас тэднийг хамгаалах хамгийн том сүлжээг бий болохоор дэлхийд даяар энэ өдрийг тэмдэглэж хүмүүсийн анхаарал нүүдлийн шувууд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах шаардлагатайг ойлгуулах зорилгоор тэмдэглэж иржээ. Архангай аймгийн байгаль орчны газраас тург гогойн тооллогыг өнгөрсөн зун зохион байгуулсан билээ. Энэхүү ажлыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүргийн дагуу энэ оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тург гогойн тооллого судалгааг хийж гүйцэтгэсэн байна. Судалгааг ажиглагч дуранчин, дүрс бичлэг дрончин, тэмдэглэл хөтлөгч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 13 сумын 42 байршилд буюу томоохон нуур цөөрөм голуудын дагуу 18 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ хугацаанд нийтдээ 8690 орчим тург гогой тоологджээ. Тухайлбал Хангай, Тариад, Чулууд, Өндөр улаан, Их Тамир сумын нутагт хийсэн судалгаагаар тэрхийн цагаан нуур, тарвагтай нуур нь дундаа аралтай, шувууд үржих таатай бүс тул тухайн бүс нутагт тархсан тург гогойн үржлийн цөм хэсэг гэж дүгнсэн байна. Хангай сумын тарвагтай нууранд 79 ширхэг шувууны үүр байгаагийн 3 нь тург гогойн үүр, бусад үүр нь Монгол сахлайх бөгөөд 86 ширхэг тург гогой, 200 орчим Монгол сахлай, 18 ширхэг бор галуу, 2 гангар хун тоологдсон байна. Тэрхийн цагаан нуур дахь ажиглалтаар 9 зүйлийн шувуу бүртгэгджээ. Үүнд бүрдний хөгчүү, хээрийн галуу, буурал галуу, Монгол сахлай, цагаан шанаат хараалай, тург гогой, отгод шумбуур ажиглагдсан байна. Нуурын дунд толгойд 200-аас 250 орчим жижиг арлуудад 100 орчим тург гогойн өндөг дарж буй үүр байжээ. Мөн нуурын эрэг дагуу 5000 орчим тург гогой, 400 орчим Монгол сахлай тоологджээ. Суман Чулуу Талтайд хануун гол дагуу тург гогой алаг цоог буюу 2-оос 40 ширхэг байсан байна. Архангай аймгийн зүүн хэсэг болох Өгийн нууранд 500 орчим тоологдсноос нуурын оруулга хэсэгт 400 орчим нь байжээ. Монгол орн 4-р сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Монгол орны шувууд ихэвчлэн 5-6 дугаар сард үүрлэж үрждэг байна.